2025 онд орон нутгийн 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар их залуу багт байрлах 2 дугаар өргөлтийн насос станц руу дулаан цэвэр усны шугам татах ажил хийгдэнэ. Эрдэнэт хотын гэр хорооллын айл өрхийн 90%-ийг бүрэн бүсдийн их үүсвэрээс хангадаг. Энэ нь нэг их үүсвэрээс хамааралтай буюу тухайн их үүсвэрт ямар нэгэн аваар саатал гарах үед гэр хорооллын айл өрхийн 90% нь цэвэр усгүй зогсох эрсдэлтэй юм. Иймд цэвэр усны төв шугамд шинээр худаг гаргаж их залуу багийн өргөлтийн насос станц руу 200 мм голчтой 120 м шугам татах ажлыг аймгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэхээр төлөвлөд байна. Энэхүү шугам татах ажлыг хийж гүйцэтгэснээр гэр хорооллын 65 ус түгээх байр хоёр талын их үүсвэртэй болж тухайн бүсийн хэрэглэгчид 24 цагийн турш цэвэр усаар тасралтгүй найдвартай хангагдах боломж бүрдэх юм.